Тэнхлүү явахад тэмээгээр тусалснаас твдэж явахад твнээр тусал гэсэн сайхан үг бий. Тэгвэл ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Пунцгийн санаачилгаар Ховд аймгийн 16 сумын нэг өрхөд 5 хантай гэр гардуулах үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Ардчилсан намаас Монгол орон даяар Монголоо сонсын айныг үндэсний хэмжээнд өрнүүлэн хөдөөгийн малчид хөдөлмөрчидтэй уулзалтуудыг зохион байгуулах үеэр маш олон санал санаачлагыг иргэд дэвшүүлж байжээ. Үүнээс малчин өрхүүдэд гэр олгох санал хүсэлт ирснийг ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Пунцаг дэмжиж ийхүү ажил хэрэг болгосон байна. Монголчуудын бас онцлог нь бол нүүдлийн мал аж ахуйг яг ингээд өнөөдөр хүртэл тэр өв дээдсийнхаа тэр уламжилж авчирсан гайхамшигтай тэр өв соёл тэр амьдрах арга ухааныг үйлж явж байгаа малчидаа тус болох үүднээс бид нар бүх сумуудад бол нэг малчин өрхөд бас ийм гэр олгож байгаа. Энэ гэр нь зайлшгүй тэр гэр хэрэгцээтэй байгаа. Тийм л малчин өрх энэ ахмад үед байна. Өрх толгоолсон эмэгтэйчүүд байна. Бас гэр зайлшгүй хэрэг болчтой хөрмөө хийх цаг нь болцсон байдаг. Бас тэр хосууд гэр авахуд бас хүндрэлтэй байгаа. Ийм л хүмүүст л олгогдож байгаа ийм гэр. Тэгэл нийт ардчилсан намынхаа 10,000 гаруй гишүүдийнхээ нэрийн өмнөөс энэ сайхан тэнхлүү явахад тэмээгээр тусласнаас твдэж явахад твнээр тусал гэж ардын сайхан ийм үг байдаг. Үнэхээр цагаа олсон, өдөө олсон юм ажлыг санаачилж хийсэн үндэсний бодлогын орооны гишүүн ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Нэргүн Пунцагтаа бас Ховд аймгийнхаа нийт намын гишүүд иргэдийнхаа малчин өрхүүдийн өмнөөс би халуун талархлаа илэрхийлье. Эдгээр өргөө цагаан гэрийг зорилтод эцэст нь хүргэхдээ нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай орон гэргүй өрг толгойлсон 17 иргэнд гэр бүлэрээ амар тайван тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм а. Иймээс дун өвлийн хүйтэнтэй учран золох гэж буян цаг мөчид орон гэртээ болгож амьдралд нь үр өгөөж өгсөн буянтай сайхан ажил зохион байгуулсан ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Пунцагт болон аймгийн ардчилсан намынханд баярлаж байгаагаа гэр авсан малчид хэлж байсан юм а. Миний гэр орон байсан юунаас шатсан юм аа. Тэгээд энэ намайг дэмжсэнд баярлалаа. Би 5 охин, 3 залуу, 8 хүүхэдтэй олон бүлтэй ийм хүн байгаамаа. Хүнд юу бүхэл бүтэн гэр байтхан нэг хайрцаг шүдэнжил амьдралаас ихэл мөн тэрнээс ихэл амьдрал ийм учраас энэ үедээ би маш их баяртай байна. Маш их баярлалаа журмынхаа нөхдүүдэд. Манайхан 10 сарын 9-нд хөрмөө хий. Тэгээд хөрмгийнхээ босхон дээр ийм сайхан гэр болгосон. Тэгэхээр баяртай байна. Нийгмийн сайн сайхны төлөө хийх ажил хүн ардаасаа эхэлдэг гэдгийн нэгэн жишээ нь болж чадсан юм а. Уг арга хэмжээнд аймгийн ардчилсан намын дарга Чинбат тэргүүтээ бусад албаны хүмүүс ардчилсан намын гишүүд дэмжигчэд оролцлоо.